За сайн байцгаана уу? Сар шиндээ та бүхэн минь сайхан шинэлсэн үү? За өнөөдөр би ходоодны шарх хангахад туслах нэг хүнсний бүтээгдэхүүний талаар танилцуулна. Тэгэхээр та бичлэгээ дуустал үзээрэй. За эхлээд бүгдээрээ ходоодны шархны талаар товч ярилцъя. Хамгийн гол нь хүмүүсийн дунд байдаг төөрөгдлийн талаар товчхон ярив. Тэгэхээр олон жилийн турш ходоодны шархыг хүчил ихтэлтээс болж үүсдэг. Тийм ээ, ходоодны шарх ихтэй хүмүүс ходоод шархалдаг гэж ойлгодог байсан. Тэгээд ч ходоодны хүчлийг дарангуулах хэмиг болгодог. Тэр нь бол одоо хүртэл үргэлжилсээр байгаа. Тэгэхээр дэлхийд дээр хамгийн их худалдаалагддаг эмийн тоонд бол ходоодны хүчил дарангуулах юм орд юм байна. Тэгэхээр хэрэв ходоодны хүчил ихтэлт нь ходоодны шархны гол шалтгаан болоод байгаа юм бол ягаад тийм ээ хүчил дарангуулах үйлчилгээд ийм тогтмол уудаг хүмүүсийн ч гэсэнтэй ходоод дахин шархлаад сэдрээд байдаг. Тэгэхээр энэ юм бол мэдээж богино хугацаанд бол мэдээж тодорхой үр дүн өгдөг ч гэсэнтэй урт хугацаанд бол олон гаж нөлөөтэй. Тухайлх юм бол одоо цус багталтанд хүргэдэг, B12 витамины дутагдалд хүргэдэг. За бид янз бүрийн халдвар төвчнөр өвчлөх эрсдэл бол өндөр болдог. Уушгины хатгалгаа, бөөрийн өрөвсөл гээд ийм өвчлөл бол үүсэх эрсдэл нь бол нэмэгдчихэд. Тэгэхээр шарх бол зөвхөн ходоодны хүчил ихтэлтээс болж үүсдэггүй, харин ходоодны өөрийнх нь тэр хамгаалалтын систем доголцсноос болж байгаа. Тэгэхээр ходоодны шархтай хүмүүс тусдаа миний танилцуулах гэж байгаа тэр хүнсний бүтээгдэхүүн бол байцаа байгаа. За мөн одоо бидний мэддэг уламжлалт байцаанаас гадна байцааны төрлийн омгийн хүнсний ногоонууд бол ордог. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн дотор витамин О гэж байдаг. Тэгэхээр бидний мэддэг нөгөө уламжлалт А, Б, С, Д, Е гэдэг тэр витаминууд бол арай өөр юм байгаа. Байцаанд бол юу байдаг вэ гэхээр хүхэр агуулсан ургамлын нэгдлүүд байдаг. Тэгэхээр тэр нь болохоор өрөвслийн эсрэг, эсэлдэлтийн эсрэг, за цаашлаад хеликобактерийн өсөлтийг дарангуулах хүртэл үйлчилгээтэй байдаг. Тэгэхээр бид нар байцааг бол янз бүрээр хэрэгэлдэг шүү дээ, тийм ээ, чамдаг, шардаг, за жигэнж болно гэх мэтчлэн. За тэгвэл энэ одоо тэр эмчилгээнийх нь бодис нь яаж хэрэгэлсэн бэ, хэр зэрэг болгосон бэ гэдгээс хамаарат бас харилцан адилгүй өөр үйлчлэлтэй байх нь. Тэгэхээр та эмчилгээний зорилгоор хэрэгжилж байгаа бол байцаагаа хэтэрхий болгоод хэтэрхий чанаж болохгүй. Харин түүний оронд хагас боловсруулад жигнээд тийм ээ. За эсвэл түүхийгээр нь буюу бид нар зууш хэлбэрээр бас хэрэгжилж болдог. За мөн байцааны шүүсийг нь бид нар шахаад гаргаад хэрэгжилж болдог. Байцааг даршлаад эсгээд бас хэрэгжилж болдог. Та жишээ нь байцааг тийм ээ түүхийгээр нь ямар тохиолдолд хэрэгэлдэг вэ гэхээр бид нар одоо байцааны салаад ч юм ингээд зууш хэлбэрээр хэрэгэлдэг штэ. За энэ үед яадаг вэ гэхээр бид нэр зайжлна. За зайжлах үед бол хоол боловсруулах фермент даманд шүлс тийм ээ. Тэгэхээр тэр сүлсний үйлчилгээгээр тэр байцаанд агуулгадж байгаа тэр ургамлын нэгдэл нь таны шүлстэйг хамт холилдоод ирэхээр уралд ороод дахиад нэг өөр нэгдлийг бол үүсгэдэг. За энэ нь болохоор сульфорафан гэж бодис байгаа. Тэгэхээр түрүүний миний нэрлсэн өрөвслийн эсрэг, хитэлтийн эсрэг, за бактерийн эсрэг гэх тэр үйлчилгээ нь үзүүлээд байгаа гол зүйл нь болохоор тэр сульфорафан гэдэг нэгдэл байгаа. Тэгэхээр одоо жишээ нь байцааг бид нэр хэрэглээд тийм ээ ходоодны шархтай, ходоодны асуудалтай хүмүүсийн эдгэрэлт, сайжралт нь 83%-аар үйлчилдэг. За энэ нь одоо яг ижилхэн үйлчилгээ үзүүлдэг одоо омепаразол гэдэг ходоодны хүчлийн үйлчилгээтэй бол бараг ойролцоо байгаа. Тэгэхээр яг энэ тохиолдолд бол омепаразолын үйлчилгээ нь болохоор 81% байгаа. За ходоодны шархтай хүмүүс бол эмчилгээний журмаар байцааг хэрэглэхэд эдгэрэлтийн сайжралт нь бол богино хугацаанд буюу одоо 15 хоногт явагдаж байна гэсэн ийм хүртэл судалгааны үр дүн байдаг. Тэгэхээр брокколи гэдээ бид түрүү хэлсэн шүү дээ. Бидний хэрэгэлдэг уламжлалт брокколи биш, харин брокколины одоо жижиг тийм ээ соёолж гэж байгаа. Тэр соёолжийг хэрэглэх тохиолдолд тэр одоо сульфорафан гэдэг үрслийн эсрэг тэр үйлчилгээ нь 20-100 дахин нэмэгддэг юм байна. Тийм учраас бид нар одоо зүгээр яг болцсон гүйцсэн брокколи хэрэглэж яснаас брокколины соёолжийг хэрэглэх юм бол үрслийн эсрэг үйлчилгээ нь бүр илүү болно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр хийгдсэн олон клиникийн туршилтууд байдаг. За тэрний нэгт болохоор одоо хеликобактертай хүмүүс бол энэ брокколи соёолжийг хэрэглэж байхад бактерийн тоо бол маш сайн буурах, ходоодны өрөвслийн маркер бол маш сайн буурах гэх мэтчлэн эерэг үр дүнг авчирдаг. За тэгэхээр бид нар танд одоо боломжтой бол брокколи соёолж хэрэглэж болно, боломжгүй бол зүгээр байцааны төрлийн ногоонуудаа хэрэглэж болно. Тэгэхээр энд юу орж ирэх вэ гэхээр бидний мэддэг навчид ногооноос бол өрөнхий байцаа, хүрэн байцаа, за брокколи цэцэгт байцаа, давжаа байцаа гэдэг эдгээрийг хэрэглэж болно. За гэхдээ нэг анхаарах юм байгаа. Хэрвээ ходоодны шарх нэлээд хүндэрсэн, тийм ээ, идэвхтэй сэтэрсэн, идэвхчлэн нэмэгдсэн, өөрөөр хэлбэл цус алдалт явагдаж байгаа ийм тохиолдолд за таны ходоод гэзний салст хэтэрхий мэдрэмтгий болчихсон, цочромтгой болчихсон байгаа хүмүүс бол маш багаар болгоомжтой хэрэглэх шүү. Шууд одоо ихээр хэрэглэж болохгүй. За бид нар байцаагаа түрүүний хэлснээр жигнээд чанаад
тийм ээ. Эсвэл түүхийгээр нь зууш болгоод хэрглэж болохоос гадна байцаагаа шахаад шүүсийг гаргаад хэрглэж болно. Эсгээд бас хэрглэж болно. За эсгэж хэрглэх нь бол ерөнхийдөө бас бидний гидсэнд байдаг сайн бактериуд байгаа тий пробиотик гэж байдаг. Тэдгээрийг өсгөх, тэдгээр сайн тижэл болж өгдөг нөгөө пребиотикийг агуулж яадаг, эслийг агуулж яадаг учраас бас хэрглэх нь бол ач тустай байдаг. Гэхдээ энэ нь тухайн хүн болгоны хувьд бол арай өөр учраас та анх удаага хэрглэх гэж байгаа тохиолдолд нэг дор их идэхгүйгээр баг багаар хэрглээд туршаад үзээрэй. Тэгээд сэтгэлдээ бас биднэрт бичиж болно. За иймэрхүү эмийн бус аргаар өөрийнхөө өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээр ер нь бол эмгүүгээр хотоодныхаа асуудлыг шийдье гэж бодож байгаа бол яг энтэй адилхан зөвлөгөөнүүдийг оруулсан манай хотоодоо эмгүү хангаая гэдэг онлайн хичээл байгаа. Тэгэхээр энэ хичээлд хамрагдаад та өөртөө хэрэгтэй олон зөвлөгөөг бол авч болно. За манай төв дээр бол брокколины соёолж худалдаалагдаж байгаа та худалдаж авч хэрэглэж болно. За зүгээр ердийн та дэлгүүртээ очиод байрцаагаа аваад хэрэглэсэн ч болно шүү дээ. Нөхөн сэргээх эмчилгээний талаар танд зөвлөгөө хэрэгтэй байгаа бол эмчилгээнд хамрагдмаар байгаа бол бас бид нартай холбогдоорой. За бид нар энэ доор комент хэсэгт хэрэгтэй мэдээллүүдийн холбоосыг тавьчих. Та өөрт тохирсноо ороод судлаад тэгээд өөрийнхөө хотоод гиссэн эмгүү ангаагаарай. За ингээд утгагүй дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Хотоод гиссэн эмгүү ангааж сурцгаая.